За айл гэрийн ноён нуруу байна гэдэг бол үнэхээр хамгийн бас хүнд хэцүү ажлын нэг л дээ мэдээж одоо бис үр хөвгтэй жишээ нь ярьдаг тий. За одоо тийш нэг баян сайхан эд хөрөнгө өвлүүлж чадахгүй сайхан одоо зөв боловсон иргэн болгож төлөвшүүлэхийг л хичээдэг ийм хэцүү хүн. Манай гэргийн бит хоёр 1999 онд оюутны байранд танилцчихсан. Тэрнээс хойш гэр бүл болоод одоо ингээ 3 хүүхэдтэй 20 жил болж байна одоо тэгээд тухайн үед хормоо хийж чадаагүй одоо тэгээд удахгүй мөнгө хормоо хийнэ гэж бодоод тэгээд явж байна да. Миний бодол бол бид тэр одоо 20 жил болж байхад бол мэдээж гэр бүлд бол залуу гэр бүл тэрсмэ хэрүүл маргаа өчнөөс гардаг байсан. Тэгээд энэ бүгдийг бол аль нь ер нь буултаар хин нэгнийхээ уучлалаар л дэвчиж одоо ингэж гарах нь зүй болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр мэдээж одоо аав хүн ямар байх вэ? Ирээд одоо шил ихнэрээ хүүхдүүдэд зодоод байхад эргээд тэр хүүхэд ирээдүйд Монгол улсын иргэн болоод дахиад хүнтэй суухад аав нь ингэдэг байсан юм чи. Ингээд эн чинь ер нь ингээд яг яс махнасаа багасаа ийм зүйлийг үр хүүхдтэй суулгаж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол одоо залуу гэр бүлдээ ихэд мэдээж маргаан байна миний дүнэр. Хоорондоо янз бүрийн ам мөрөөсөн тохиолдолд бүх зүйлийг ивээр уучлалаар төрүүлж уучлах гуйсан л хожд юм шүү гэж хэлмээр байна.